За бид нар Финляндийн Joensuu гэдэг газар Karelia гэдэг их сургууль дээр farm tour буюу танилцах турт ирсэн байна. Easygo. Тэгээд ерөөдөө Финланд улсын онцлогийн талаар ярих гэж бодлоо. Финланд улс маань болохоор дэлхийн хамгийн happy орн гэдэг нь шүү дээ. Happiest country in the world номер 1. Тэгээд номер 1-т жагсаж байгаа нь болохоор бүгдээрээ ингээл инээж хинаагаал бүгд их мөнгөтэй бүгд аз жаргалтай байнгын инээдтэй дур зоргоороо ингээл зугаацаал байждаг гэсэн үг бол биш юм байна. Happy гэхлээр нэг 4 point ерөөдөө хэлж байна. Ер нь бол боловсролын тэгш байдал буюу одоо жишээ нь хамгийн гоё point боловсрол хүн болгонд яг тэгш тэгээд үнэгүй очдог Финланд улсын хувьд. Тэгээд стандарт нь амар өндөр гэдэг юм. Одоо Helsinki байна уу, Joensuu байна уу, хаанч байсан гэсэн үнэгүй тэгсэн мөртлөө стандарт нь бүр яг адилхан. Тэгэхээр үнэтэй хувийн сургуулиудын ямар ч хэрэгцээ байдаггүй юм байна. Тэгэхээр улс даяараа тийм боловсролын тэгш байдлыг өгдөг нь хүмүүсийг ингээ happy болгож эхэлдэг юм байна л та. Тэнгүүт жишээ нь ингээд одоо чинь Karelia University-гийн одоо ингээд юу авах чинь энгийн жижигхэн зүйлсээс харагддаг юм байна. Одоо хоолны газар жишээ нь орж үзээд хоол аваад идэхэд ланч бол үнэхээр гоё ланч байна. За тэр маань ерөөсө $2. Тэгээ энэ бол ерөөсө сургууль нөр ашигын бус байгууллага учраас ийм их жижиг зүйлсүүдээс аягүй их мэдрэгддэг юм байна. Хоёр дахь point нь болохоор trust in society буюу засгийн газар тэгээд ер нь хүмүүс хоорондоо итгэл айгүй өндөр гэдэг юм. Ер нь бол бараг л худлаа ярьдаггүй улс гэж хэлж болохоор. Заримдаа хүмүүс нь тэгж бид нар амар сонин штэ бид юусоо худлаа хэлдэггүй гэдэг байхгүй. Бид нар арай л хэтрхийн үнэн ч гэл. Тэр нөрөө одоо trust үүсгэхлээр 50 байх боломж үүснэ. 50 байхлаар стрессгүй байх боломж үүснэ. Стрессгүй байхлаар happy байх буюу 50 амгалан байх гэж хэлэх баг тийм боломж үүсдэг юм байна. За тэгээд 3 дахь point нь болохоор gender equality буюу хүүсийн тэгш байдал бас happy болгоход нөлөөлт юм байна л та. Ер нь дэлхийд 50% эмэгтэй 50% байгаа шүү дээ. Тэгэхээр хүүсийн тэгш байдал бол бас happiness index нөлөөлдөг юм байна. Дараагийн нэг point болохоор social security буюу одоо нийгмийн үйлчилгээ сайтай. Тэгээд дээрэс нь inequality буюу тэгш бус байдал ер нь байхгүй. Баян хүн гэдэг хэн байхгүй, ядуу хүн гэдэг хэн байхгүй. Бүгдээрээ ихэд ойролцоо тэгш засгийн газраас бид такс өндөр зарим хүмүүс бол яг прогрессив байдлаар такс төлдөг юм байна. Орлогоо цаамаараад бага орлоготой хүн бол бага такс төлнө. Өндөр орлоготой хүн бол өндөр такс төлнө. Тэгээд тэр нь буцаад энэ social security буюу үйлчилгээг аягүй сайн авч чаддаг. Учираас такс бол дуртай төлдөг юм байна. Happy төлдөг юм. Дараагийн нэг point болохоор байгальд ойрхон гэдэг өөрөө бас аягүй гоё том point үт юм байна. Тэгээд work life balance гэж үт юм. Финляндд сурч амьдрахлаар энэ Финляндийн culture-ыг сурчингууд яг л энэ стандарт сураад тэгээд ерөөдөө бол Финляндд цаашаа өргөжлүүлээд энд амьдрахад бол аягүй гоё боломжтой юм байна. Тэр боломжийг нь бол бас олгож өгдөг юм байна. Дийлэх хүмүүст бол үлдээд болохтой ажиллах, амьдрах боломж их байдаг юм байна. Тэгэхээр work life balance байгальтайгаа ойрхон тэр нь бас дараагийн happiness index нөлөөлдөг бас хүчин зүйл байд юм байна. Тэгээд хамгийн сүүлийн нэг point нь болохоор Sisu гэж ойлголт байдаг юм байна. Sisu гэдэг одоо энэ Финляндийн концепт болохоор яг үгийг орчуулахад бол хэцүү. Гэхдээ ерөөдөө бол англиар бол guts гэж хэлдэг юм байна. За тэрний юу гэж нөхлөөр Финланд бол бас өөрөө тийм байгалийн байрлалын хувьд бол сул талтай. Өвөл урт өвөлтэй нэлийн хөтөн бас болдог. Зундаа бол өдрүүд нь урт болдог. Жишээ нь одоо 2 сарын сүүл ирэхэд нар өглөө 3 цагт мандаад шөнө 10 цагт жаргаж байгаа байхгүй. Тэгэхээр бас эрс тэрс гэсэн үг. Тэгээд яг энэ эрс тэрс орчинд бас энэ бас нэг түүхэн бас яг энэ Sisu гэдэг концепцийг бий болоход бас нөлөөсөн юм байна л да. Шведийн удирдлага одоо контролдоор байсан, айгүй удаан байсан. Дараа нь Оросын Empire, Russian Empire 1800-аад онд инфлюенсд байсан. Ийм нөхцөлд дасан зохицоод хүнд чаленжинг үед calm буюу 50 байдлаар зоригтойгоор тасралтгүй ууршилж чаддаг гэсэн тийм концепц юм шиг үлээ. Sisu гэдэг. Амар зоригтой, тасралтгүй ууршилна. Тэгвэл 50 гэдэг концепц байт юм. Тэгэд энэ одоо стандартууд ингээд хүний амьдрах стандартууд айгүй өндөрсөд ирэхлээр happiness index номер 1-т байлтай байна л та. Зөвхөн Финланд биш, ер нь Скандинавын 3-4 орн бол ер нь ойролцоо юм байна. Яг World Happiness Index-ийг харахаар яг энэ 3-4 орнууд бол дандаа дээгүүр нь байна. Гэхдээ Финланд нэгт байгаа байхгүй.